Хөгжмийн зохиолч Сүхбаатар, Ярган найрагч Нямал хавг нарын хамтын бүтээл Шаргал дорны говь аймгийн хүү сайхан бүтээл та бүхэнд манд хүрж байна. Говь нутаг. Удган цанхэр зэрэглээ намар амгалан ашил тэмбэрлийн хадаг мэт алдлан намайдаг тэр уудам дэлгэр нутагтаан ашил инэрлийн дэдийг гэрэлтүүлж байдаг аавуудын тухай л говь нутгийн сайхан аавуудын тухай энэ дундаа өгүүлэхийг л зорьсон юм да. Тарны ингээгээ татсан тааны цагаан цэцгэстэй тавилан зайг аргадсан номын галтан цэцэдтэй Анх хараад бол бас нэлээд ажиллах ийм дуу харагдж байсан. Өргөн тийм диапазонтой аялал шаардаж эхэлсэн. Тэр шүлгэн ч гэсэн өөрөө нэлээд өргөн утга агуулгатай ийм шүлэг байсан. Одмын алтан хэлхээ ихсийн ариун газар уудам шаргал говийн наран цуцсан хөнжийг шингэж эхэлж байгаа. За. Клипний зураг авалтанд тусласан бүх хүмүүс болон Монгол хоор түүхэндээ баярлалаа. Ингээд эрхэм үзэгч олон та бүхэн минь таалан болгоно уу. Гомингэгээ татсан эрдний алтан өвдөгийг Өргөн шаргал говьдон дэлхийг тонголж бүрэн засан Өргөнийхээ хойноот нарны одгээрээ заларсан шүтээ шашар толгойд шанх санчиг илвсэн шандузан салихтай тэрнийгээ татсан таны цагаан цэцгэстэй заяаг аргацсан номын алтан цэцэдтэй Өргөн шаргал говьдон дэлхийг тонголж бүрэн засан Өргөнийхээ хойноот нарны одгээрээ заларсан шүтээ говьдон дэлхийг тонголж бүрэн засан Өргөнийхээ хойноот
нарны одугаар заларсан шүтээ